Сүхбаатар аймгийн Баруур цумын цэргийн өрөөний тусгаалсан чиг бүхтэй байгууллагуудын марш тактикийн тэмцээн ингээд өнөөдөр ингээд эхэлж байна. Одоо эндээс цэргийн тактикийн цэг рүү орно. Зарим удаа маршрутууд үүдийн хөлн яг нэг игнэнд байж иж одоо цоцохгүй ч гэдэг юм уу байт юм байл шүү дээ тий. Зөв. Та юу харсан? Яг хөө энэ жоохон задарчлах гүйжил байна л да. Гэхдээ энэ бол бас нэг тактик жоохон алдаатай л байна. Одоо ингээд баруун зүүн гараас ингээд өсөлтөр ингээд дайвж гүйж гоц. Энэ чи болонгууд яг дайсан буудаад байгаа учраас сумнаас бултчихин гэсэн үг байхгүй. Яг нөгөө тал дээр байлын ажиллагаа явагдаад байгаа байхгүй. Яг зөв. Одоо тэр нөхөр сая өнгөрж гівтлээ. Наадлын нөхөр өнгөрж гівцэнгүй. Энэ бол алдаа. Тэр нөхөр өнгөрж гівчин. Яг ингэж тийм гівтээд өөрийгөө одоо сумнаас хамгаалж ил гэсэн үг л дээ. Энэ дайсныг бол сарамжуулах хэрэгтэй байхгүй юу? Хоорт одоо бас жоохон таарах болох шиг байна да. Энэ жил гэж байгаа шүү дээ тий. Энд ер нь хугацаа гэж байгаа хэдэн секундын хооронд иж хугацаатай 40 секундэд бүгдээр гарч ирсэн байх хэрэгтэй юу? Тий, хамгийн сүүлийн 40 секунд гарсан байна шүү дээ. Энийн гол одоо юу гэдгийг тактик нь юу байдаг вэ? Өвдөд хоор гэж мэдчих хэрэгтэй байхгүй юу? Эдгээр болгоомод яг элэг дөрөв үлдэх гэдэг байхгүй. Энэ бол удаашруулах юм байна тий. Хугацааг хаалдах юм байна тий. Хугацаа хаалдаа. Одоо энэ буугаа өгж байгаа нөхрөлсөн мөлий ядарсан байна. Тэгээд хажуудах хүн бас өөрөө жоохон дэсвэртэй энийг бодох нь дэсвэртэй бэлтгэл сайтай л байгаа юм байна. Онцгой байдлыг бас нэлээд сайн байгаа юм байна гэж бодсон. Бас юм нэлээд муу л юм. Гэхдээ энэ жил бас нэг цаг үеийн байдлаас болоод бас манайхны бас бэлтгэл жоохон муу байх шиг байна бүгд юм. Сэргийлэх гайгүй байгаа цуцаагүй байгаа цэргүүд бол бусдыгаа чирж явахд бол бас нэлээд камерт ихе алдах магадлалтай байна тий. Нэр их зарцуулна шүү дээ. Тийм байна. 5 6 гэдэг үс явчих шүү дээ. Шүүх шийдвэр ер нь сүүлийн 2-3 жилийн хугацаанд ер нь ямар хэмжээнд оролцож ирсэн бэ? Шүүх шийдвэр ер нь ихэнхдээ бас оролцдгүй ажлынхаа ачаал мачаал янз янзын юмнаас болоод яг хөө сүүлийн хэдэн жилүүд оролцож байгаа. Энэ бол одоо онцгой эдлийн газраас бүр удаан болчихлоо шүү тий. Удаан байна, маш удаан байна. Одоо энэ чи эхний үн торн ногоор орсноос сүүлийн үн торноос гарсноос цагийн даршдаг байхгүй? Үүнээр 30 секундын хооронд гарсан байх хэрэгтэй гэдэг ба шүү тий. 40 секунд. Тэгэл эдгээр чи ингээл яг нөгөө сүүлийнх нь үнээр дарчдаг. Одоо ингээл эдгээр бол бүр ингээ явах гэлчлээ ш торндоор ороод бүр явахгүй. Уулын очгнаа гарч явах хэрэгтэй. Мас бүрэлдэхүүн юу юм? Бас нэлээд насны мэдээ явцсан хөт. Нэлээд жин ихсэн. Айл ангираад руу. Энэ одоо манай хилийн зэргийн ангил юм шиг байна.Ний ер нь стандарт ямарх байх шиг байна. Нэлээд хурдан маш сайн байна. Янз юм байна. Зай мэн болж байна уу? Зай одоо энэ хүмүүсийн итгэх санаачлаг бүр ингээд их хурдтай байна шүү дээ. Эцэн бэлтгэл хийгээс хурцл байна. Сайхан. Тэр. Бүх юм гой төгс хийсэн байна. Одоо тэр торон давар мөлхөө авах юм хараа хэдлээ. За тэг. Эднэр орд шочгнаа гарах уу? Яг бие бариад юм л та. Өдөд ингэж явах хэрэгтэй байхгүй. Нөр шороо манаргаал явж явах хэрэгтэй. Яагаад ингэж яваач вэ? Хажуугийн шүүгчдэр их нөлөөлж байна л та. Эдгээр өнөөдөр хянагч хийж байгаа бол чимээгүй байх хэрэгтэй байхгүй. Өдний ер нь хөл мөл жигт байгаа байлаа. Тэр гараараа даалж байна шээ. Яваарс айгүй гоё хүчтэй байна. Энэ одоо тэр арын тэр дарчигтай дүү болсон жил гүйж байгаа наадах. Сүхбаатар аймагт ирээд 11 жил болсон гэж байна. 11 жил болохдоо 11 удаа маршд оролцож байгаа юм гин. Тэгж наач. Сайхан ятартай. Гернат манаач янз бүр шийдэх юм байна чи. Одоо энэ нэг өвчгөөрөөд байгаа залуу шүү жижиг. За. Наадах чинь бол одоо яг цанхан дат эхэлжлээ. Цаан натахаар одоо яа гэсэн үг? Яагаад ингэ хэж байна? Одоо тэгэл одоо вали үчи чулуу бүлэхтэй үл шүү дээ. Чулуу хүлэхээр нэрээ тийж яриад чулуу хүлэхээр яа дээ? Чулуу хүлэхээр нөө хүн чи одоо цаанах чинь шүсгүй болчихгүй ам. Тэгээ ам гатаад. Өчрүүч ингэж татаад байхгүй. Шүсгүй байхгүй. За хажуудлаа зэрэгт явуулсан буугаа өгч. Тэгэхээр чулуу хүлээж хэрэгтэй. Нэг л гарахынхаа өмнө керамадаа нэг чулуу шийдэх. Энд бол ингэ зогсож чулуу авч болох уу? Болно шүү дээ. Хамаахгүй. Чулуу авч хүсгээл тэгэл цааш явна хэсэг явж гол зүгээр. Чи ам чи сүнстэй болчих. Чулуу чи. Яалчгүй багийн спорт байдаг юм байна те. Энд чи нөгөө би гэдэг үлээр бодлаа юм байна те. Би үзэлтэй хүмүүс үзэж явахгүй шүү. Шөнөний бүрэлдэхүүнтэй Сүхбаатар аймгийн байралд ирсэн байгаа. Нийт 5 төрлийн тэмцээнд оролцохоор албаагчд маань бэлтгэл ажлаа ангаад ирсэн. Анх 2014 онд энэ Сүхбаатар аймгийн тусгай чиглэл өрхөй байгууллагын зохиодог гарнизонд элчин байлдагчаас оролцож байсан. Тэр үе бодоход одоо ахлах шимийн эрх хүнтэй залуу зүгээр 11 жилдээ гүйж байна.
Анх орж явахдаа нэлээд сандрал маш их байсан. Яачих бол ийжих бол гэдэг имэйлт маш ихсэн. Одоо бол ерөнхийдөө харьцангуй нэлээдгүй олон жил орсон учраас сандрал гэдэг зүйл байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө туршлага суудсан гэх юм уу? Ерөнхийлөгчийн нэрмжид эмнэлгийн марш тактикийн тэмцээнд орж тэргүүн байр эзэлжсэн. Тэгээд нутагтаа ирээд анхны тэмцээнд орж байгаа маш их баяртай байна. Одоо энэ дээр яг дасгийн цагч. Одоо би энэ гүйсэн бол одоо эдгээр шууд 3 эгнэнд оруулаг мөнгөч хөрөх. Оо эхнийхээ хүмүүсийг сольдог юм биш Ингээд дээ. жагсаалаа гарахгүйгээр. Аа. Яг салхиуд ингээд гүйж байгаа бол ингээд урд хүмүүсээ солиод байхгүй. Сая л Тэгээд амнаатлын гайгүй одоо нэлээд муудч байгаа хүмүүсээ дунд нь оруулж жагсаалаа бол. тэгээ хоёр талаас нь ерөөхдөө. Тэгээд ерөөсөө гарч явж байгаа. Энэ л ерөөсөө цэвэр юу дасгийн цагч ил өөрийнх нь ажиллагаа л та. Яг нэг юм шүү. За. Энэ ер нь нэлээд хурдан явж байна те эднийх. Наач угаас амарсан юм чи аргагүй л дээ. Энэ шархлан өргөж штэ. Тийм. Гэхдээ жоохон буруу өргөжлөө л дээ. Нуулан цээжин доогор нь бууга игээд ингээд өргөчих хэрэгтэй байхгүй юу? Хүнийхээ бие юу алдахгүй. За араас нь дахиад хилийнхаа ерөөсөө бариад авчлаа. За одоо дахиад араас нь 338 дугаар анги орж ирж байна. За эдний гүйлт. За ингээд бэлтгэл дээр ангууд эдний ингээд нэг хүлнүүд нараа өөр байгаа байхгүй юу? Танд яаж харагдаж байна? Бой наа чи ярс гээл яг ингэж явах хэрэгтэй. Ер нь бол яг энэ ирчээрэл явах хэрэгтэй. Хөлж игтгэн те. Нэг одоо яг нэгдсэн бэлтгэл гэдэг чинь яг энэ л явагдаад байна. За баг ахилж байгаа хүний хувьд ямар хүн байна? Манай энэ сэргэлэнгээд чулуун бүрийн сэргэлэнгээд сургаж ахлаж байгаа. Сэргэлэнгийн хувьд гэх юм бол бас марш нь бас нэлээдгөөдөө одоо орсон. Ихийг сахиулахад бас 2 ч явчлаа тий. Ангийн сахиулах ажиллагаанд бас 3 явсан. Дөгнө Судан руу 3 явсан байна. Аха. За би бүрэлдэхүүн багийн хувьд ямар тамирчид байна? Багийн хувьд гэх юм одоо манай энэ алтан гэрэл гээд хамгийн урд бууж байгаа залуу бай. Энэ бас ангийн сахиулах ажиллагаанд явсан. Марш энэ баруур цэргийн өрөөнийхөө марш тактикийн хэмжээнд бас нэлээдгүй амжилт үзүүлсэн. Ер нь бүгд сайхан амжилт үзүүлсэн. Сайхан залуучлаа. Эдгээр чи хөл мөл нь яг баруун 100 гэж тавьчих тий. Энэ юм байна. Сайхан гүвч. Бэлтгэлээр нь хэрэг юм бол? Бэлтгэл манай энэ чинь нэг 10 хоног хийсэн үү 8 9 хоног хийсэн. Одоо эдрийг ахалж байгаа хүн чинь бас 37 настай гэж байгаа шүү дээ. Тийм манай Туршлагатай бас гэхдээ, тий. хэдэн жил гүйцэн одоо бас өөрөө ч бас мүлээ нас нь явцсан. Гэсэн ч ерөөсөө дутаад байгаа юм бол алга шүү дээ. Хүмүүн мэн тий. Сайхан явж байгаа. Дасгаа бас гоё өдөртэй ингээд явчихж байгаа. Янзын сайхан ба шүү дээ. Шороо манаар гал ороод ирлээ тий. Ингээд харчих хэвээр. Бидний бол гачин хурдан байна тий. Яваад. Ялч өвстасаа бас ялгарч байна. Энгийн хүний нүдээр харахад бол Янз. за Эрдэнэ цааны цэргийн ангийн маршийн ахлагч нь байг болоод явж байна. За ингээ минутанд амжиж 2 байгаа онох юм бол 30 секундын шагналтай. За хэрэг минутанд амжаагүй бол 30 секундын юм шийтгэлтэй байт юм байна. Цаг. За хэр ядарч ийн яаж ийн? Ядаргаа байхгүй байна. 8 км-с гайгүй. Залуучууд үнэхээр гоё. Гүйлт маш хурдан байна. Гүйлтээрээ урт хугаагаа бас барина гэсэн бодолтой тактиктэй явж байна. Ойрхон явж шүү. Ойрхон явж байна. Арын баг хол явж байна. Уртлын баг ойрхон байна. Сансын бодсон юм байна. За амжилт. За баярлаа. Цагдаагийнхан хэр байна? Цагдаагийнхан яах вэ? Явж. Тэгээс удаан жоохон тэндээ орцсон ч юм уу те. Нөгөө би нэг тесттэй гэж яах шиг тэгж аваад нөгөө юу? Харахад Ерөнхийдөө удаа арийнхаа нэг өшгөлчих гээд л. Цагдаа ер нь өмнөх жилүүдэд яаж оролцож ирсэн бэ? цагдаа чи жил болгонд асуултгүй орсон. Гэтэ ерөнхийдөө нэг тусгай байр 3 дугаар байр барьж ажиллажсэн. 2 дугаар байр барьж ажиллажсэн. За онох буюу шүрэхэд оноо гэж байгаа юм байна. За холбоо шийдсэн.
Яг одоо бид Чон голын шонхруу тэмэх юм үрээтэй нийтдээ 146 дугаар ангийг харуулж байна. За энэ бол өчигдөр бас ярилцлага өгчээсэн, олон удаа төрүүлжсэн 2 3 дугаар байрыг үлбэр маш олон учраас яг хизээ яасан гэдгийг санахгүй байна. Тэгээ энэ жилийн маршд бол илүү өндөр зорилго тавьж ирсэн гэд ярьжсэн. Яг л ярьсныхаа дагуу бас маш сайн оролцож байна. Хилийн зэргийн байгууллагууд бас хүчтэй орсолдог, том юм дотор бас өөрчлөлж ирдэг. Марш тактикийг би хамгийн шударга өрсөлдөөн гэж ойлгодог. Тэгээд цэргийн бас бага олимп гэж боддог. Асаж дүрлжиж байгаа найзуудтай ингээд сууж байгаад маш их баяртай байна. За ерөнхийдөө 37 настай, 35 настай, 23 настай тамирчдын маань хувьд ерөнхийдөө бол нэг ялгаагүй байгаа. Олон жил марш тактикийн тэмцээн, бусад тэмцээн уралдаанд оролцоод илүү туршлага хоригдлуулсан, бид хэдэд үлгэр жишээ болгоод зөвлөж байгаа. Энэ талаараа бол ерөнхийдөө бол ялгаагүй адилхан. Тэгээ энэ дотроос сольж амжихгүй чадахгүй л тэгээд харлаа. Бас хэцүү юм да энэ олон километрийг туулж ирээд амьсгаа өндөртэй байгаа дээр ингээд боочгоор тий. Тийм. Бүхэл юмыг л сүрэн дэсвэрс чадртай байх юм шиг. 338 харагдана. Тэгээ. Тэгээ. Янз. Хэн өндөр янзын байх шүү. Жохон яваад өг. Инээгээд гараагаад Жохон яваад байх нь бол доо. Биднийхэн гой орж ирж байна. Нэг морь дахад нэг хэмэр сэргдэг гэдэг чинь цэргүүд ингээд дагсан ч бас гоё юм уу юу? Гой. Надад ч Гоё гоё. мэдрэмжтэй юм шүү дээ. Тэгээ би одоо өөрөө бас олон жил гүйжсэн. Тэгэл гоё байдаг шүү дээ. Яг жоохон нэмэр байдаа. Уурчих гал Огсож гин үү? яваад их юм. Урдлынхаа оны өсгийг хараад урагшаад байрчих. Одоо ердөө орлоо шүү дээ. Юу бах вэ? Ойрхон биш. Хөөх юм аа. Би энийгээс айгуух дэмждэг юм байна. Сахад дэмий логром өгөө. Тийм байна. Тэгээ энэ амраа одоо бол дахиад жоохон шигчүүл. Жоохон нөгөөд л байна л да. Тэгэхээр уртлын баг ойрхон байх учраас нөгөө талаараа их юу нөгөө амраачдаг гэлөө юу лээ? Жоохон ханчдаг гэлөө. Тийм дутагдaltaй тий. Уртлын баг ойрхон байгаа юм байна гэж бодоод нөгөө сэтгэл нь амраад бас өөртөө жоохон сул тавьждаг юм юу байдаг юм байна л да. Гин байт юм байна л да. Скул бүрсээ скул бүрмөө. Бага ингээ мултлах бас асуудал гараад байгаа. Мултлах юм бол торгуулаа. Тэгэх юм бол торгуул. Нулимс асруулагч гэж нэр. Ийм хор цутаатай байханд орж байна. За хэрвээ нүд нь уулаас нулимс нь гойцсон байх юм бол хийнд хорцоон гэж үздэг юм байна. За яг одоо бидний дүрэнд аймгийн цагдаагийн газрын маршин баг тамирчид явж байна. Жигтэн ихэнх нь юу нахлагч нар харагдаж байна. Тэгэхээр уг нь бол бас насны үед бол нэлээд залуу хүмүүс байгаа шүү дээ тий. Ингээ маршд явж байгаа хооронд ингээ багийнх нь өөрсдөө ангиас нь ингээ дагаад бас ингээ өөрсдөө сонсдог дуунуудыг тавьж гараанд гаргаж исэн. За боломжтой нэг ингээ араас нь дагаад мөн дууг нь бас тавьж өгч байна. Ингээ дэмжиж байгаа юм байна. Хоёр шүү. Цэцэрлэгний цэргийн хүрээний марш тактикийн тэмцээнд нийтдээ 6 баг оролцож байгаа. За яг одоо хамгийн сүүлийн баг юу цагдаагийн баг маршинда ороод явж байна. За одоо энэ тамирч маань хойшоо гүгээд хиймдээ ороод за хиймээсээ буудлага ороод тэгээд барианд орно. За яг одоо маршийн хамгийн сүүлийн баг буюу цагдаагийн баг буудлагын талбайд ирсэн байна. За буудлагын талбайд бүгдээрээ буудаад цаашаа барианд орно. Тамирчид бүгдээрээ онсон тохиолдолд яадаг гэлээ? Одоо нэг нь онох юм бол юу? 1 минутын шагнал онохгүй л 1 минутын турхал.
Уг нь бүгд онцгой бас нөгөө нэг замынхаа хугацааг бас өчгөл юм байна тий. Тэг 11 минут гэсэн шүү дээ. Тэгээ гүйлтэн дээр бол бас нэлээд удаан гүйс учраас энэ бүгд онох юм бол Бас юу байна? Тактикийн алдаа амар гаргаж чинь. за жишээ нь Энэчээс алхуулчих хэрэгтэй байхгүй нэ шаа. яг хөө тэгэхээр нөгөө хугацаагаа тэмдэх гэж гүйсэн баг л та. Гүш энд 11 минутаар торгуулж явахаар 2 минутын хугацаа зарвал алхаж гардаг шүү дээ. Тэгвэл ядрал багтаа гэж юу? Тийм, Тэр онолт нь тэр Энд чинь ингээд гүүж орж ирээд ингээд савлгаа ихтэй байгаа шүү дээ. Сая ер нь мэд конс 2-3 сумд орчих шиг боллоо. Тэгээ дээгүүр л яваад. Тэнд одоо ингээд очиод буу шалгаж. Төдөн минутын шагнал төдөн минутын торгуул гэдэг ингээд. Баг ингээд. Тэс идвэ. За 4 тамирч байгаагсан байна гэж. За байгийг харуулж байна. За. За 4 одоо энэ ингээд энэ зураас байгаа шүү дээ. Тий. Энэ зураасаас ийшээ байх юм бол тооцдгүй байхгүй наазгүй зах гэдэг. Хүний мөрөн дээр энэ ч одоо хүний цээж нэрс байгаа шүү дээ. Одоо чи бол онсон тооц. Энэ болонгод онсон байна. Онсон тооц. Энэ онсон тооц. Ингээд нэг эсэндээ 4 онсон байна. Цагдаа бол сая одоо 2 минутын шагнал 3:30-ийн торгуул нийлбэр оноогоор минут 30-ийн торгуултаа ингээд сая буудлын дээрээс гарлаа. Өмнөх багууд юу ямар байсан бэ? За өмнөх багууд бол ерөнхийдөө л бас тодорхой хэмжээний торгуултаа хэлийн цэргийн техник 146 дугаар анги минут 30-ийн шагналтай 338 дугаар анги болохоор 30 секундын торгуултаагаар хамгийн багтаа тэгж гарлаа да. Үдээс хойш багийн нийлбэр дүнгээд ямар оноотой хэдгээр бэр эзэслэг үзүүлээ. Одоо энэ дарцаг байна шүү дээ. Энэ болонгод ийм өчтэй байхгүй. Одоо буудлага хийж штэ. Буудлага хийж яхад энэ улаан нь босох хэвээр. Буудлага байхгүй бол цагаан. Улаан дарцаг харсан байх юм бол энгөр үгөөсөө ингэ явж болохгүй юм байна. Энэ буудлагатай юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Тусгай салааны залуучуудыг цэнэглэхээр зөхөж байна. Сарын дараа тэмцээнтэй сэтгэл зүрхээ битээрэ. Тэр өдрийн тэнгэр мэлтийн цайжээ битээ дитээрэ. Өдөр болгон бэлтгэл хийж үд шиг болон хөнгөрч ин. Үр дүнтэй байсан цаг мөч харсан сав шиг хөнгөрч ин. Бүгдийг гэн датгаар буудлага гэрнат гардан. Дайтах өдөр ойлгохсон бэлтгэлтэй би шаналдан. Үзүүлэх цаг боолоо гараан дээр хажилгаа. Артан жигсаал дээр атах юм уу дөргө хараануудаа. Төрнөкөн дээр хорь сүнэх надад асуудал биш. Өрөөнд ажлах их бол миний суудал биш. 24-ийн гэрийг 30 өргөг амархан. Чадахгүй байгаа нэгийг хараад өмнөөс нь би хямархан. Сугсавлуурн дээр хязгааргүй би сойнаа ягадгүй би өөрөө шүгүрчин бүниа. Ер нь ингээд харахад марш гэртэг амаргүй. Чамд ахын зөвлгөө айлгүйгээс хамаргүй. Гараанаас гарсан шигэ барайн дээр ирнэ. Ганц олдох залуунасаа би үгээр чимнэ. Ер нь ингээд харахад марш гэртэг амаргүй. Чамд ахын зөвлгөө айлгүйгээс хамаргүй. Сорилго болгож бүх хэлийн ангийн төв болон хэлийн цэргийн салбаруудынхаа дунд шилдэг бүлэг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулад за энэ тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчдаа 2 сарын 3-наас эхлээд ангийн төв дээр давтал зохион байгуулад за тэгээ энэ тэмцээнд оролцоод 3 дугаар байранд орлоо. Өчигдөр манайх марш тактикийн суглаа сугалснаас хойш ер нь урчин ямар тактикаар урд багтаага гүүхүү хойд бага яаж гүйцэгдэхгүй байгаар гүүхүү гэх жишээний тактикуудыг боловсруулж онцлоо. Өнөөдрийн хувьд гэвэл өмнөх бага байрж хүлээлтийн цаг авсан бид нарт бас байр эзэлэхэд давуу тал болсон. За тэгэхэд бас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн бие бүрэлдэхүүн ингээд хойноос нь гүйцэд ирж байгаа. За та нар чадчих шүү амжилт хүсье сайн гүйж шүү гэж бид нарт бас урам өгсөн бид нарт маш их таалагдсан. Хэдийн өрсөлж байгаа ч гэсэн бусад хойноос гүйцэд ирж байгаа багт амжилт хүсэж байгаа урам өгж байгаа нь хамгийн их таалагдсан үйл явдал болсон байгаа. Гараанаас гарсан шигэ барайн дээр ирнэ. Ганц олдох залуунасаа би үгээр чимнэ. 50 м торон догуур тамаа этэд мөлгчи. Ам жаахан цангаж байна чуулуу аваад гөлгчи. Баг зовсон төхөж байна багхан зовоод гарчи. Басаад байсан хүмүүс байлуу банд минь одоо хаа. Сая жаахан уруудаа тэмэн шат өндөр байна. Салаагаараа дээрээс орох хатар биш юм өндөр байна. Тороосон дээр чардайлаа сарвайлаа хоёр гар. Өдөөс хойш харсан болохоор дээрээс шарм хурцнаар. Их зовсон төнгөрлөө марш одоо манатад.
Өнгөрсөн салбал цаашаа биетэн тэрэггүй сал асах юу байх вэ дэмлэг дээр би зааварлна сум ментэр зөөхөд бо сатааныхан бааварлна байр зүрөө чиглэж байна уруудаж байна байр эздэг анги дээр дарга нар нь мөрөөцөж байна хэмээс гараад гүөхэл хөгжим мөдөөс хангинан төрүүлж ирсэн ангийн нэр тэр чигтэй цангинан ер нь ингээд харахад марш гээдэг амаргүй чамд ахын зөвлгөө айлгүйгээс хамаргүй гараанаас гарсан шигэ барайн дээр ирнэ ганц оолдох затуунасаа би үгээр чимнэ ер нь ингээд харахад марш гээдэг амаргүй чамд ахын зөвлгөө айлгүйгээс хамаргүй гараанаас гарсан шигэ барайн дээр ирнэ ганц оолдох затуунасаа би үгээр чимнэ Би ч одоо 4 дахь жилдээ оролцож байгаа. Тэгэнгүүтээ 3 алт нэг хүрэлттэй. Энэ хайрцны зохион байгуулалт болонгуудаа уур талдаа болонгууд чиглүүлэгч нь өөрөө дурсагтай хүн байх хэрэгтэй. Яг нөгөө нэг хагалж явж байгаа болонгууд ардлаа болонгууд ардталт явж байгаа хүн болонгууд ардталт нь сэтгэл зүгийг нь бэлдээд давхар тэгж хангаж явд юм аа. 3 дугаар сарын 7-наас эхлээд бэлтгэл сургуультаа базаагаад байрлаад үндсэндээ нэг 8-9 сарны хугацаатай бэлдсэн. Ерөнхийдөө бэлтгэлийг гүйлт тэгээд замын одоо цэгүүдийн ажиллагааг сайдраад авцсан. Дээрээс нь залуусынхаа сэтгэл зүйн тал дээр маш их анхаарч ажилласан. Тэр сэтгэл зүйг сайн анхаарч ажилласнаас шалтгаалаад манай залуучууд өнөөдөр зөвсдөгчний анги байгууллага ийм байдаг юм а гэдгийг өнөөдөр харуулж чадсан байх гэж бодож байна. Асгарсан цусны төлбөр авчирсан гэрчлөг ард түлдэх хүүхэд залуучи бидний төлөө ариун дэндэн газар шороо атгачууд их ороо ардаас уртаа сата гарах микер дэсник бүслэн ороо зүг чанжим морин дээрээс хөвсөлтийн сайлах хүлэн их нутгийн хөрсөн дээр тусалсан зүгтээ дайрын мутаа суунаглаж тайсны бараа үзэгдэж давуу хүчний эсрэг зогсож үнэнтэй сүргэж бууга өрөөд гасан батууд буцах хөдрөө толоогүй амбие үл хайлах чадар хавь голоогүй өчиг өдрийг өнөөдөр тонооцож өгсөнгөө үгдээд сүн мөнхөд тусагдах арван их үдингийн зэт дотоо бурхан харадгүй үрхой ч намтаагүй өвгдөхөө сахасыг сан монгол зэрэг ацхва үргэлгээд ирэх үстэр монгол зэрэг тулаан болдог ирэх үчээр өрнөхэд хайнасны хатбар ядан үргэлгээд Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумаас нийт одоо 30 гаруй албан агштай энэ тэмцээнийг зорин ирлээ. Тэгээд зорьсон зорилготой хүрч одоо тэргүүн байр эзэллээ. Тэгээд бидний одоо дэмжин одоо ард бат сохсож ирсэн бас Хэлийн зэргийн техник зүүн 46 дугаар ангийн удирдлага хамт олондоо өстой таларсан баярснаа илэрхийлье. Зүрх сэтгэл маань сайхан догтлоос та ийм сайхан мөч байлаа. Та ядыг бас ингээ дагаа явж хахад бас их гоё байсан. Ингээд дагаад ингээ сэтгэл зүгээр дэмжээд ингээ явжсэн. Маш их баярлаа. Ингээд нийт баг дамирчтай мөн амжилт төсөө дараа жилийнх нь бас энэ тэмцээн уралдаанд нь илүү их амжилтыг дахин хүсье. Монгол хүний саруул тухайн тус Монголын хулцаяа модо шайну Чингис дэдэс тэнгэр дээрээс харан сууга хайрдутгийн хүсэн дээрээс төв дэлхийн инхийг сахиулж халд үзэж хашир суусан Монгол зэргүүд дардан байгаа удаа цэнхэр дүүрийн талбар үнэн чир түтгэх болоо урд өдрийн эхлээд төгсгөл дүүрийн дуудад ёсон зогсон ингийн иргэн байха болоод хязгаарлагдсан ирчлөө нэрийн хувцсан доктор цогтох зүрх Монгол улсын төлөө зэрэг гэрс мөхийн дүүрийн талбад мөхийн түмний төлөө мэрээ ихийн төлөө дэлхийн үүрэг аваад бортон үнэж байдлаа ноцсон Монгол зэргийн тулганд асах галан мөнхөд дэшээ ноцсон Хөх тэнгэртэй хүчнэг хөрс дэлхийдээ амиг бид чонгогийн хилчил